Өнгөрсөн удаагийнхаар та бүхэнд найруулагч Хүсэл Баатрин сүүлчийн бүжиг киног ярьж өгсөн бол өнөөдөр та бүхэнд ах トゥ ихэр найруулагч гэдгээрээ кино урлаг талдартай. Дархан Баяр хоёрын хамтдаа зохиолыг бичиж найруулсан 2010 оны Харахны өгөөж киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Хоёр найруулагчийн бүтээсэн олон бүтээл байдгаас манай 88 Films application-д Такси 1, Такси 2, Удлаан, Багш, бусдад ярьдаггүй нууц. Мөн одоо ярих гэж буй Харахны өгөөж зэрэг олон кинонууд байгаа шүү. Та багцаа итгэжүүлээд бодлоноос бусдыг нь шууд үзэж болно. Бодлон нь төрөсөж үзэхэр байна. Удахгүй хоёр найруулагчийн маань бүтээсэн гэрчгүй хохирогч олон ангид адал явдалд эротик кино харах тул та багцаа яг одоо итгэжүүлээрэй. Манай гол дүрийн энэ залуу бол Анар. Анар халахын шоронгоос гарч ирж байгаагаар кино эхэлнэ. За бодлоо. Тийм удаан суугаагүй. Хэдхэн жил суугаад томото байж байгаа хугацаанаас өмнө суллагдаж байгаа юм. Гарч ирэхэд ганцхан хүн тосож байх бөгөөд тэр нь түүний газар дээрх ганц сайн найз мөнгөө. Гэртээ ирэхэд ээж аав нь баяртайгаар, нулимстайгаар хүлээж авна. Тэгэхээр Анар бол ер нь муу хүн биш. Яг яаж яваад ямар хэрэг хийж орсон гардаггүй ч шоронгоос гарч ирдэг. Окей. Үзэгдэл солигдож манай хоёр саадан тоглож байгаа харагдана. Найзынх нь байранд шинэ гэр бүл нүүж ирж байх бөгөөд Анарын үеийн нэг охин сууж байхыг хараад танилцах хүсэлтэй байгаагаа найзтай хэлэхэд шууд л би очиод дугаарыг аваад өгье гэж хэлнэ. Харин Анар "Вэ, зүгээр л танилцъя гэж танилцмааргүй шүү дээ. Мартагдахааргүй гоё, дурсамжтайгаар танилцмаар байна" гэдгээ хэлнэ. Харин найз нь нэг юм бодож олоод "Надаа санаа байна. Зүгээр намайг дагаа яв. Миний хэлснээр хий" гэж хэлээд дагуулад явна. Охиныг отож байгаад ирэх замд нь барьж явсан пиццаг шүүрч аваад зогтчих. Үүнийг ойлгосон Анар араас нь гүөхөд хөнгүү газараа ирээд "За одоо ингээд мартагдахааргүй танилцлаа да" гэд пиццаг нь өгöd явуулна. Харж байна. Хүний найз гэдэг ийм сэтгэлтэй. Ингээд тэр охиныг сондөр гэдгийг мэдэж авна. Тэгээд сэргэлэнтэж байгаад дугаарыг аваад баярлаад найз дээр ярьтал удалгүй сондроос "Хөөе, нусан ч авах нь да." Заадлаа. Өнөөхөн зүсэн пицца хусцсан хуваагаад идэж байхын байрнаас харжлахгүй яах вэ? Тэгээд носон ч авах. Үгүй бишээ. Бүргэд. За мэдгүй нэг тим мессеж ирнэ. Маргааш нь манай хоёр баар орноо. Тэгээд сууж байхад нь шоронгийн хуйг авах үүтэй таард юм байна. Мөнгөө Анарыг пи хувь гэж ятгахад чи 2 сая гэрээс гарахтаа ээж намлаад гарсан мэт гэд санааг нь дэмждэггүй. Найз нь ч гэсэн нэг хүн муу юм биш л дээ. Гэхдээ яг уу пи хувь гэдэг. 0 ороод гараад ирсэн чинь мөнгөгийн төрөвч байдаг. Буцаж ороод хайж явтал шагаа харин төрөвчийн удлууд мөнгөний тоолсон шигээ зогсож байна. Ивэр хилээд авах гэтэл өгөх шинжгүй шүү. Шууд заамдаж аваад ам хэлээрээ ойлголцож болохгүй эвгүй гаргадаг нь илт байв. Анар орж ирээд салгах гэтэл шууд зохиод унгаачих. Манай хүн уурандаа араас нь сандлаар зогтол нөгөөдх нь үхээдэг. Яахаа мэдэхгүй ядаж байтал энэ хэрэг нь бүр гэрчтэй. 0-оос 1 хүн гараад ирнэ. Ингээд манай хүн ирсэн газар руугаа сурсан дуугаа дуулаад буцхан тодорхой болов. Shit. Here you go again. Анар за одоо угаасаа өнгөрсөн гэд цагдаар өөрөө залхтал нөгөө ах хүч аваа сайхан сэтгэлтэй хүн байж таарах бөгөөд "Та хоёр буруугүй үсттэй. Ийм сайхан залуу насаа шоронд өнгөрөх гэв. Тэглээч би гэрч болмооргүй байна. Маань миний машины дэлгүүр гараад сууж бай. Хинч хараагүй юм чинь ах нь харгалъя" гэд үлдэнэ. Үзэгдэл солигдож 1 сарын дараах үйл явдлыг харуулна. Манай хоёр чинь нөгөө ах хүүтэй үүр зуз болчихсон. Гадаад мадаад явах бэлтгэл хийсэн шигээ байж байна. Ах хүүг шижрээ гэдэг бөгөөд Тамираа гэд найзаагаа танилцуулна. Энэ хүн л хамаг хэрэгээс цэвэрхэн мулталж өгсөн шүү. Баярлаа гэж хэлээрэй гэд магтана. Гадаад фосфорт бас урд нь гимт хэрэг үлдэж холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтыг ахын зохицуулна хаал. Тэгээд явхаас өмнө мөнгөсөө олохгүй бол харийн навдагт очиод хизүү шүү гэж сануулна. Мөнгөө шижрээгийн цагийг хараад "Та ямар гоё цагтай юм" гэд гин сэтгэлээр хэлээд гисэн чинь тайлж өгөөд "Та хоёр бол миний төрснөөс өөрсгөө дөө" энтергээд л их л сайхан ах トゥ болцооч. Надад бол сэвтэл санагдаад байгаа юм да. За тэр миний бодол модолж яах вэ? Явахын алдад нэг охин "Игчээ та сонио аваач" гэд хэлсэн чинь нөгөөтг нь "Зайл цаашаа. Дандаа хүний урдуур хайгуур өлбгөнч байдаг ямар ядаргаатай хөөхтөв" гэд нохооноос ч дор үзэж байхыг манай хэд харж байна. Киноны хэд байтугай үзэж байгаа надад зэвүүн санагдаад явчлаа. Гэтэл манай ах хүү Анарыг сумлаад "Сарын хугацаанд сурсан эрдмээрээ нэг дайлаад гаж" гэсэн чинь манай хүн шууд очиод төрөвчийн шагаад шижрээд авчирна. 20 саяын охинд өгсөн шүү гэтэл ах хүү нэг л дурамчхан. Одоо яах вэ? Нэгэнд өгсөн юм бол
цаашдаа 10 дахьгүй 20 дахьгүй цуглуулах хэрэгтэй шүү гэд санаад аваад байгаа юм шиг хулгай сэтгэл нь таталтаад байгаа юм шиг хэлдэг. Тэгэхээр яасан байх нь? Сар хулгай хэлгээ шаацсан байгаа байхгүй юу? Сайн ах юм уу? Саадаг ах юм уу мэдгүй ээ. Хоёр дүү нь одоо ингэж явчи маргааш эрт уулзъя. Жаахан ар гэрийн ажил байна гэхэд ар гэрийн ажил энэ төр байгаа бол хоёр ахтай хэлжилт туслана шүү дээ. Эснэ. Ах нар нь хүн нуусан хүмүүс шүү дээ ч гэх шиг. Йоо та нэг л барьцаалагдсан мэдрэмж төрөөд байдаг. Анар сондортой жаахан эвгүй танилцчихсан юм болохоор уулзаж чадахгүй мессеж ütсэн хэвээр. Тэгээд орой гэрийнх нь гадаа пицца үлдээгээд нэг боломж олгож дээвэр дээр хүлээж байгээд уулзахаар өрнө. Сондор гарч ирж өдөрт 2хан мессеж бичих юм. Олон бичиж болтгоо юм уу гэхэд чи бид хоёр анх танилцсан өдөр 8 сарын 10 байсан шүү дээ. Тэгээд би чамраа өглөө 8-аас орой 10 цагаас бичдэг байхгүй юу гэж хэл. Ингээ бас их романтик аа. Ингээд манай хоёр хосууд болох нь тодорхой болж байгаа. Хамгийн бүтээд сайхан болж байгаач нөгөө хийсэн хэрэг нь бодогдоод сэтгэл санаа нэг л тавгүйдгээ. Ээж нь үүнийг анзаарч асуухад анар би хүнд дурлцчихжээ гэж хэлж аргалдаг. Маргааш боллоо. Манай хоёр хулгайг яаж багаар ажиллаж хийдгийг утгаар нь харуул. Анар мөнгө хоёр нэг офис руу орж байгууллагын хүндэт самбар дээр байгаа ган чимэг ихчтэй уулзъя гэж хэлээд хоёр давхар руу гарна. Ямар нэгэн сул өрөө хайж болоод гадна талаасаа 4 дахь цонх гэж хэлээд анар үлдэж мөнгөө гарна. Мөнгөө гарч ирээд тамираад дөхөө өгнө. Тэгээд 4 дахь цонхон дээр нь очиод гаднаас нь анхаарлын татаж дуудаж байгаад яриа өгнө. Энэ хооронд анар ноутбук цүнх хоёрын сэмээрхэн аваад гарна. Тамираа харин гадаач нь хүн бийцсэх гээд байна гэж хэлээд ресепшнийг аргалаад гарна. Ингээд анар хулгайлсан юм аваад асуудалгүй гараад ирнэ. Цүнхнээс нь их хэмжээний бэлэн мөнгө гарч ирэх бөгөөд хоёр ахгүй яаж өсөх вэ гэж ярилцаж байгаад шижрээ надад нэг арга байна гэд хоёр бацаантай уулзаж бэлэн мөнгөө өгөхөд нөгөө хоёр нэг газар руу орж покер тоглоод ядах юмгүй 2 3 нуулаад гараад ирнэ. Өгсөн мөнгө нь дутуу байсан уу яасан шижрээ дөхөхөд тамираа араас нь очиод манай хоёрт мэддэхгүй тэрүүхэн энэ дээр икетлээд овоо хэдэн төгрөг аваад ирнэ. Гэхдээ яагаад манай хоёроос нуугаад байгаа? Муу юм хийдэгч үнэхээр сайн ах нар байх гээд байгаа хэсэг нь тодорхойгүй. Маргааш нь мөнгөө анар дээр ирж нөгөө Америк явуулна гэдгээс хүмүүстэй чинь уулзна гинэ гэд анарыг аваад явна. Тэгээд яваад очтол эмнэлэг дээр хүрээд ирлээ. Нөгөө хүмүүстэйгээ уулзахгүй мó гэж анар асуудал. Харин тэгээд хүн дээр хоосоо очих юм уу? Хідэн төгрөг олоод жаалжуул юм аваад очивол дээр үсттэй. Шааж эмнэлгээс юу авдээ гэж мөнгө асуудал. Олсноос бүдүүн алтан хүзөвчтэй нэг нохоо эмчлүүлж байна гэж тайлбарлав. Энэ мэдээллийг тамираа олсон бөгөөд одоо эмчилгээнд орох гэж байна. Та хоёрт 2 минут байна шүү гэд оруулна. Манай хоёр ямар сураагүй юм биш. Мөнгөө жүжээл анар гусаал гараад ирнэ. Тэндээс хөдлөж дараагийн байн дээр ирнэ. Энэ удаа бүр машин гусгаар болно. Гэхдээ тохиолдлоор гэх юм уу эсвэл судалгаатай гэх юм уу мэдэхгүй. Тэдний сэгсэрж байгаа хүмүүс нь дандаа үл бүтэх, хөгийн хандлагатай хүмүүс байдаг. Мөнгөө түлхүүрийг гусгах гээд уламжлалт мөрлөлтөө хийхдээ гутлан дээр гიშгэж гэнэ. Тэгсэн уучлаарай гэд нэмэр байсангүй. Шууд гутлаа арчуулаад арцсан цаасын дүүрлүн шидэж. Өмнөх эмнэлгийн нөхөр жолигтой гар байгаагүй. Совлогчийн бүгс шагаасан хөгийн амтан байсан. За тэр яах вэ? Дугаарын газар дээр нь солиол түлхүүрдэж ороод Вьетнам засвар аваад явна. Манай хоёр болзоонд явхаар замдаа бууна. Анаар шижрээ ахаа сондорт танилцуулах бөгөөд царайгаа харилцаа дамжина. Зөнгөөрөөч гэх юм уу сондорт нэг л таалагддаг. Манай хэд хэсэг хугацааг мартан сайхан дуулж хуурдаад байж байтал анарын утсанд баахан дуудлага ярьж гисэн утас нь хангиж байдаг. Яасан гэсэн чинь одоо нөгөө хүмүүстэйгээ уулзнаа л гин. Тэгээд гэлс яваад очлоо. Гэтэл дахиад л одоо уулзнаа. Тэрнээс өмнө гэлс нэг ажил амжуулах хэрэгтэй байна. Тэр машинд ах нарт нь хэрэгтэй юм байна. Гэлс яваад авъя дэр гэд явуулна. Анарын аав нь хүмүүсийн шахаанд ороод ойрд нэлийн уугаад байгаач анар өглөө гэрээсээ гарахдаа та өнөөдөр битгий уугарай. Би орой танд баяртай мэдээ дуулгана гэд гарсан хүүгийнхаа үгэнд ороод яаж шахсан уухгүй сууж идэг. Гэтэл нөгөө хэдээ салгалсан юм нь та ирүүл байгаа юм чинь дүүнэртэй ганц юм аваад ир. Бид нар гарыг гэхээр цагтаа эргэлдээд байна гэд анарын аавыг явуулна. Загсан имийг авчаад буцаж зам гарахдаа машинд мөргүүлээд газар дээрээ нам. Гэтэл мөргсөн машины жолооч нь түрүүхэн манай хоёрт бэлэн мөнгө гусуулсан ахгүй уурандаа багтарч явахдаа анарын аавыг санамсргүй тарьчихсан байдаг. Үзэгдэл солигдож шижрээ тамир хоёр уулзах хүмүүсийг хүлээж өгнө гэх хэдий ч нийгэм сэдэд байгаа харагдана.
Галаа албаар нууснаа. Ахын хоёр дуу гал авцсан юм уу гэд халаасын нэгжиж байхдаа зэрэгцэж анарын утсанд дуудлага ирж таарна. Ямар дуудлага байх нь ойлгомжтой. Ажил явдал дуусгаад шижрээ Тамира хоёр ирээд мэдээд явна. Анар ер нь л энэ ажлыг болохоор шийдсэн байлаа. Ийм юм хийж явснаас хэрэгээ хүлээгээд шударга ялаа эдэлсэн чи яад гэсэн байр суурьтай болсон байна. Мөнгөөч бас анартай адилхан бодолтой. Хоёулаа нэг сэтгэлээр чи бит хоёрыг ер нь ойлгох хаа. Юу ч гэсэн очиод болиё гэдгийг хэлээ гэд сайн ах нар руугаа явцгаана. Тамира шижрээ хоёр баахан октоодтай зугаацж байх бөгөөд шижрээ Тамирыг нойрсуулах хэмэнд явна. Яах гэж байгаа нь хэлүүлэлтгүй тодорхой байна. Харин шижрээг лифтээр буухдаа зөрүүд манай хоёр ирнэ. Тэгэд юмыг яаж мэдхүүгээд хаалган дээр нь яриаг нь сонстол анх ханарыг шоронгоос гаргаж өгсөн шоронгийн хуйгчин эдний хамсаатан байдаг байгаа. Тэгэд бүр болоогүй. Нөгөө үгсэн гээд байгаа шагаач харин амьд байдیں۔ Мэдээж ийм юмыг харсан хоёр маань зүс нь хөөрөлгүй яах вэ? Та нарыг бүгдийг цагтаад өгнө гэд гарах гэтэл Тамира ирж гисэн ард нь байж байна. Ямар ч гарчгүй болсноо мэдсэн анар ахнараа одоо ингэж болцгой тэхүү гэж ивэр хэлэхэд хариуд нь шижрээ. Ах нартаа одоо ганцхан л тус болчих гэж хэлээд үзэгдэл солигдно. Хэцүү ч хэлээ анар найз охиндоо болсон бүх явдлыг ярьж өгнө. Сондор харин цагтаад хэлий. Үннээ хэлээвэл миний хайр ямар ч ял үүрэхгүй гэдгээс өөрөөр тусалж чадахгүй. Өнөө хэд бооцоотой бэлар тоглож байх бөгөөд айл ямар ч цохио өгөхгүй байсаар бүх мөнгөө алдна. Цэбо ах би төрүүлж гараад гадаа хүлээж байгаад ганцаараа гараад ирвэл отож байгаад нухчи гэж хэлээд гарагч айлтай нэг тал байх жишээ. Анар мөнгөө хоёрыг ирэхэд нөгөө том тусгээд байсан банк тэрэмлүүлэх гэдгийг тайлбарлана. Төлөвлөгөө их энгийн. Шагаа банкны ажилтнаг саатуулж байх хооронд араас нь амын дарж ухаан алдуулаад гялс ороод байгаа бүх мөнгийг авах. Төлөвлөгөө амжилттай болсон ч хамгаалтынхан тэр даруй хүрээд ирнэ. Манай хоёр салж зүгтаад арай гэж малтарна. Мөнгөө шижрээ рүү залгахад утас нь жижигэн дээр байсан байх бөгөөд ширээнээс унахад санамсаргүй авагдчих. Тэгээд тэр хэдийн тэр хоёрыг хүлээж яах юм бэ? Өнөөдөр нисэх юм чинь гялс алчаад явъя гэж ярихыг сонсоод авна. Гэтэл удалгүй анар ахнар руугаа залгаж байгаа газраа зааж өгөөд ирээд авчих гэж хэлнэ. Өнөө хэд алчаал гэсэн бодолтой ирлгүй яах вэ? Яг мөрөх гэж байтал тохиолдлоор өөр нэг хүн мөрөгч. Нөгөө хэд чинь олзуурхаж хүний гараар могоо бариулна гэж нь болж байгаа юм биш үү гэд баярлаад онгоцны бодол руу явна. Замд нь цагдаа зогсоох хэдиж хамаг ямаа үлдээсэн мэдстэй. Бидний царайг хараагүй юм чинь санаа зовлтгүй гэж хэлээд тайван зогсно. Тэгээд багаажийн нээтэл хулгайлсан мөнгө нь байж байх нь тэр. За юу болсон бэ гэхээр мөнгөө уцаар яриаг нь чагнаж байхдаа ууг нь яг орох гээд байрных нь гадаа хүлээж байж л. Тэгээд хамгийн сүүлд нэг цүнх мөнгөний авч явж байсан да. Тэр мөнгөний машиных нь багааж нь хийчихэж. Анар яасан бэ гэж юу? Айл хийдийн хоорондоо яриа төлөвлөжсөн байсан буюу тэр мөргсөн машин нь найз нь байсан байдаг. Ингээд манай хоёр болсон бүх зүйлээ эргцүүлж нэг бодоод бүхнийг ардаа орхиод ирээдүйн амьдралын зүг алхаж байгаагаар кино маань төгссөн. Дараагийн киногоор уулзлаа. Түр баяртай.